Сайн бацхан уу та бүхний өнөөдөр мэндийг хүргэе. Манай The Star болонгийн 4-р дугаар хүрч байна. Энэхүү дугаараар болохоор зэрэг бит хоёр Keanu Reeves буюу John Wick-ээр олон танигдсан жүжигчний тухай ярих болно. За Keanu Reeves нь 1964 оны 9 сарын 2-ны 05 цаг 41 минутанд Лебанон улсын Бейрут гээд хотод төрсэн юм байна. За тэгээ Big Tree буюу том гурван болохоор зэрэг наран охины ордон дээр, Ascendant буюу мандалт нь охины ордон дээр, тэгээд сар нь болохоор зэрэг мэлхийний ордон дээр байгаа. Cute. За тэгэхээр хэдүүлээ John Wick буюу те бидний мэдих Keanu Reeves-ийн талаар ерөөд бас өөр мэддэг штеп. Амар тийм зөөлхөн. Одоо өөрийгөө ерөөсөө ингэж дүйлгэж бодох тийм зүйл бид нэр ажиллаж байгаагүй гэж дөндөө хамбал амьдралтай нэлийн даруухан амьдрдаг метронд явдаг гэх хүмүүс тэгэл сүржигнээд идэв штэ. Тиймэрхүү амьдралтай бидэн. За тэгмүүд энэ хүний дотоод шин чанар ямар байна гэдэг талаар хэдүүлээ илүү энэ дугаар дээр ярилцгаая. За шууд ингээд ярих юм бол яг Ascendant-тэй болохоор зэрэг ингээд дөрвөн гариг баг ингээд conjunction хийцэн байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ нь болохоор зэрэг маш их юм сонирхолтой. За яг ямар дөрвөн гариг conjunction буюу зэрэгцээ холбоос үүсгэсэн юм бэ гэхлээр нар тэгээд бод Uranus буюу Тэнгэрийн ван тэгээд дэлхийн ван гаригууд Ascendant буюу мандалт дээр нь ингээд зэрэгцээ холбоос үүсгэсэн юм байна. Хэр зэрэгцээ. Тэгэхээр ингээд энэ таван одоо эдгээр чи одоо 5 гэсэн үг шүү дээ. Ингээд нийлээ 5. Энэ тавуулаа ингээд Virgo буюу охины ордон дээр. Бүгдээрээ Virgo. Тэгэхээр үнэхээр бас нэлийн охины ордлоо шин харагдаж байна. Бид хоёр ингээд бас perfectionist буюу төгс байдлыг амар хүсдэг. Тийм. Тэгээ ерөнхийн ингээд чартыг харсан чинь дандаа газар ус. Бид хоёр бүр ингээд хараад харчаа бүр шокроод oh my god гэж бодчихлаа. Яг сая бүр яг тэгж бодчихлаа. Тэгээ бүр ингээд ямар ч гал агаар واخгүй. Дандаа газар ус гэж шинжтэй байгаа. Маш сонирхолтой. За тэгэхээр за энэ одоо дөрвөн гариг тий яг Ascendant-тэй conjunct хийхэрийг ямар шин чанар үзүүлэлт юм бэ гэдэг талаас ярилцъя л таялаа. Гэхдээ хамгийн гол нь энэ дөрвөлээ 12 төр гэр дээр байгаа байхгүй. Нэг дээр байсан бол за яах вэ? 12 дээр хахаар илүү дотоод мэдрэмж рүү ингээд нөгөө нөлөө үзүүлнэ гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр нэгдүгürt энэ хүн нэлээ introvert хүн байна. Нэлээ бүр нэр introvert. За тэгээд бас өөрийгөө нэг тэгж илэрхийлж чаддаггүй байх маа хандлагатай. Одоо Mercury retrograde-ийн үед төрсэн буюу бод нь хурц явжсэн. Бодын хуралтай хүн байна. Хурсан бөгөөд охины ордон дээр бас байна шүү дээ. Тэгээд давхар тэр нь 12 дугаар гэр дээр тэгэхээр нэлийн өөрийнхөө бодож санаж ягаа юм дотгош нуудаг бараг хүнтэй нэг юм ярьж ярьдаггүй. Тим шинжийг үзүүлж юм. Тэгвэл бас маш их гүйлхэн ухаантай байх боломжтой. Маш гүйлхэн ухаантай анализ аливаа зүйлийг анализ хийхдээ нэлээд сайн гэж хэлж болохоор байна. Тийм шин ингээ санаануудыг бас ингээ дүүрэн ч юм те. Тийм байх боломжтой. Тэгээд зарим хүмүүс маань те би ингээд Mercury retrograde буюу яг юм бодын ухралттай үе төрсөн. Харгуудын ухралт надад зөндөө байна гэдэгтэй санаа зовдсон та. Ухралттай үед маш их төрсөн байна. Ингээд маш хэцүү байдаг гэж боддог байх. Гэхдээ яг үнэндээ том алдартай хүмүүс ч гэсэн биднэртэй адилхан ухралттай үе төрсөн байдаг. Тэрэнд ерөөсөө санаа зовох шаардлагагүй байна. Санаа зовох шаардлага байхгүй. Хамгийн гол нь яг өөртөө илүү ажиллах хэрэгтэй шүү гэж хэлье. За тэгээд яг цаашаа явах юм бол Тэнгэрийн ван тэгээд дэлхийн ван хоёр нь бас нар нар Ascendant хоёртой хоёулантай нь ингээд conjunction буюу зэрэгцээ холбоос үүсгэсэн. Тэгэхээр маш харизмтай байгаа байхгүй юу? Яг өөрөө зүгээр л маш харизмтай. Зүгээр introvert байсан ч гэсэн тэр нэг хүмүүсийг татаад байгаа. Тэгэнгүүтээ бас ингээд яг нөгөө originality буюу яг ингээд цор ганцтэй. Бусдаас яг өөр ялгаатай байдал нь маш харизм үүсгээд тэгээ тэр нь зан чанарт нь нөлөөлөөд тэгээ хүмүүс маш ингээд татагддаг. Тийм ээ. Маш сонирхолтой. За тэгэхээр яг 12 дээр нь 4 гариг байгаа гэсэн үг шүү зөө. За тэгээ цаашаа явах юм бол Нептун нь 3 дугаар гэр дээр байна. За энэ нь яг ямар байх юм бэ гэхлээр урлаглаг болж байгаа юм аа. За тэгэхээр бас ингээ хайрын шүлэг бичдэг ч юм уу те. Нэлийн уран төсөөлөлтэй ихтэй тийм байх боломжтой болж байгаа юм. За тэгээд яг нөгөө нэг South Node нь болохоор зэрэг 4 дээр, North Node нь 10 дээр. Тэгэхээр энэ хүн чинь угаасаа тэртээ тэргүүл
fame-ийн төлөө төрж байгаа гэсэн үг шүү дээ. Алдар нэр. Тэртээ тэргүй одоо North Node чинь нөгөө нэг энэ амьдралтаа хийх ёстой зүйл гэсэн үг. Тэгэхээр яг нөгөө нэг 10 нь болохоор зэрэг алдар нэрийг илэрхийлж байгаа болохоор энэ амьдралтаа илүү карьер, илүү бусдад өөрийгөө одоо үзүүлэхтэй. Өөрийгөө юу чаддаг, ямар юм ёстой, ямар шин чанартай юм бэ гэдгийг харуулах. Тийг ёстой болж ирж байгаа маа. Энэ нь амьдралын хичээл гэсэн үг. За тэгээд Лилит нь бас дөрөвдөр яваа. Гэр бүл ээжтэй холбоотой ямар нэгэн бас хэцүү зүйл байдаг байх. Ээж нь хангалттай бас өөрт нь анхаарал тавьж байгаагүй байж магадгүй гэж харж байна. Гэхдээ яг үнэн байх албагүй л дээ тий бас. За тэгээд Сатурн нь 6 тэр. За тэгэхээр бас ажлын тал дээр нэлээд одоо хэцүү байдаг ч юм уу те. Хамт ажиллаж байгаа хүмүүстэйг нэг тэгж уучраа олдоггүй ч юм уу те. Жохон зожиг байдаг ч юм уу те. Яг ерөнхийдөө жохон хариуцлагагүй. Тийм жохон хариуцлагагүй хандлага болж ирж байгаа. Засны ордоос нь шалтгаалаад. Ягаад гэвэл нөгөө санчир нь ухарж байгаа болохоор. Гэхдээ хэрвээ үнэхээр санчиртайгаа үнэхээр тухайн хүн чинь ажиллана шүү дээ те. Өөрөөсөө ажиллах юм бол хариуцлагагүй байдал нь одоо хариуцлагатай болно гэсэн үг. Хирон нь descendant буюу жаргаж байгаа тэр цэгтэй conjunction зэрэгцэг холбоос үүсгэсэн. Тэгэхээр хайр дурлал commitment буюу удаан хугацааны харилцаан дээр ерөөхдөө амар шарах авсан гэсэн үг. Маш их айцтай байдаг. Одоо ямар нэгэн тэр хүнд хамтрагчтайгаа тий эсвэл гэрэлсэн үнтэйгээ гэрэлсэн хүнээсээс ч юм уу эсвэл урт удаан харилцаанд байж байгаа тэр хүнтэй холбоотой шарах авсан гэсэн үг. Тэгээ тэрнээсээ болоод жоох айцтай байдаг гэсэн үг. Тэгээ харилцаа холбоонд нэлээх айцтай байдаг. Ер нь гэрэлт нь жоохон painful тэгээ жоохон өвдөлттэй байх хандлага байгаа. Намайг хаяад явчих үедээ эсвэл ингээд өөрийг нь илэрхийлж байгаа юмыг үл тоох үедээ гэдэг ч юм уу тий. Эсвэл ямар нэгэн тийм апасны тийм үйл явдал болсон байж магадгүй шүү дээ. Гэрлэлт хайр тултай холбоотой ингэж шарах үлдэх үйс том зүйл болсон байж магадгүй харагдчихэв. За тэгээ цаашаа явах юм бол Jupiter буюу Бархас бод гараг нь 9 дугаар гэр дээр байна. Тэгэхээр энэ хүн чинь нэлээ эрдэнэ мэдлэгтэй. Их эрх зүйлж боддог. Гүн үнзгийг боддог. Маш философч гэдгийг харуулж байна. Гадаад хэл дээр маш сайн. Гадаад хэл нэлээ сайн сурч чадах юм. Ер нь бол гадаад юу бол маш их азтай. Өөр улсаас өөр улс руу бол нэлээ амжилтанд хүрэхээр харагдчихэв. Бид хоёр яг Keanu Reeves-ийн яг амьдралын түүхийг сайн мэдэхгүй л дээ. Яг яаж явж байгаа жүжигчин болсон тий. Тэрийг сайн мэдэхгүй. Хэрвээ амар сайн мэддэг хүмүүс бол доор бичээд өгөөрэй. Гэхдээ ерөөхдөө эндээс харахад бол угаасаа тэр үе яг энэ гадаадтай холбоотой маш их юм аз өөрийг нь хүлээж байна гэж харж байна. За дараа нь болохоор зэрэг 3 гариг нь 11-р гэр дээр байгаа байхгүй юу? Тэр нь болохоор зэрэг сар, ангараг, сугар. Тэг хамгийн гол нь энэ гуруула мэлхийн орсон дээр байгаа. Тэгэхээр маш их ингээд хүн гүнзгий ингээд мэдэрдэг. Ер нь сэтгэл хөдлөлөг хүн гүнзгий мэдэрдэг. Бас хүмүүсийн нөгөө нэг мэдрэмжийг өөрөө ингээд мэдэрч чаддаг. Эмпати амар өндөртэй гэсэн үг. Тэг бас амар халамжтай. Маш их халамжтай. Амар зөөлхөн хүн байхгүй юу? Тийм хүн байна. Марс нь ингээд cancerтэй баг харахад ингээд амар өөрийгөө ч баг ингээд үл хайхардаг. Үл хайхран хайрт хүмүүсийн хөдөлгөөн тэмцэхээр тийм шин чанартай харагдаж байна. Тэгээд бас энэ 11-р гэр дээр байгаагаар нь харах юм бол айгүй олонний дунд хүрээлүүлэх бас айгүй дуртай. Ер нь нэлээх найзууд өндөртэй. Найзууд ихтэй байх. Найзууд ихтэй. Хамгийн гол нь гэхдээ яг найзууд нэг юм их биш байж болно. Гэхдээ тэр найзууд нь маш их юм өөрт нь сайн. Маш сайн хүмүүсээр хүрээлэгдсэн гэсэн үг л дээ. Маш сайн найзууд. Гэр бүл шиг найзуудтай гэсэн үг л дээ тийм. Тэгээд ер нь хамтрах чаа ч юм уу тий өөрийнхөө хайртай хүнийг бол нэлээ амар хайрлна. Тэг бас тэгтээ тэр хайрлаж байгаа хүнээсээ нэлээ сэтгэл санааны доктортой байдал сэтгэл хөдлөлөө мэдэрч тэрийг илэрхийлж явах тийм зүйлийг нэлээ хүсгээр харагдаж байна. Нэлээ хөөрхөн зөөлхөн хүн юм оо. Яг John Wick штэ. За тэгээд ер нь бол гаригуудын харилцаа холбооны тал дээр ийм муу холбоос жоохон сул байгаад байна. Тэгэхээр энэ бол тухайн хүнийг залхуу болгодог. Аливаа зүйлд тэмцэх чадвар байхгүй гэсэн. Тэгээд дээрээс нь ямар ч галын орд байхгүй гэхээр ямар ч амбиц ер нь бол байхгүй гэсэн үг.
Тэгэхээр энэ хүний амьдралыг бид мэдл мэдчихтэй тий. Ерөнхийдөө маш humble амьдардаг гэдэг Тэгээ угаасаа яг нэг 11 чинь бусдад туслах штэ тий. Тэнгүүд Venus 11 дээр байхлаар энэ хүн чинь үнэхээр ингээд бусдад маш их туслах хүсэлтэй. Тэнгүүтээ дахиад ангарагчин байгаад тахаар нөгөө ангарагчин хүсэл дэрмэлсэн штэ тий. Тэгэхээр 11 дээр байгаад болохоор тэртээ дэргөө угаасаа энэ хүн бусдад маш их тусалдаг, хүмүүнлэгийн ажил маш их хийдэг юм хүн байна гэсэн. Бас нэг Keanu Reeves хүүхдийн асрамжинд тэдэнд үр хандлагаажуулсан тиймэрхүү мэдээлэл зөндөө явжсэн санагдаад байна. Харин би бас тэгж тэр нь бас өөрийнх нь ингээд яг сайн дурын тий 11 дэх гэрийн тэр зүйлийг хийж байгаа нь яг илт харагдаж байна. Маш их сонирхолтой байгаа зэгийг бодоод үзэхээр яг л таарч ин гэмээр харагдаж байна. За dominant гаргууд буюу тий илүү их одоо хүчтэй байгаа гаргуудын хувьд болохоор зэрэг нэгдүгээрт Меркури бууд гариг байна. Яа тэгвэл хүн охины орд ихтэй хүн шүү дээ. За тэгмүүдээ хоёрдугаарт болохоор зэрэг Плуто буюу дэлхий. За гуравдугаарт Moon буюу сар. Тэгэхээр ингэ бодоод үзэхээр өмнөх нөгөө нэг олонний танил хүмүүс төр ч гэсэн ер нь бол Плуто буюу дэлхий гарагч их байсан шүү дээ тий. Тэгэхээр ингээд Плуто их хүн олонний танил болох боломж бас байгаад эндээс харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр Плуто ихтэй хүн яг нэг талын амьдрал нь амар өөрчлөлттэй хэцүү байж магадгүй гэхдээ тэр хэмжээгээр эргээд танд амар фэм нэр хүндийг өгөх боломж байна. Тэгэхээр угаасаа Плуто ч нөгөө газар доорх ертөнц гэж ярьдэн шүү дээ. Газар доорх ертөнцид чинь болохоор зэрэг угаасаа сэтэртэй тэргүй ид хөрөн. Болохоор бас тэгж явж байгаа. Газрын нууц байлгүй байгаа. За тэгээд элементүүдийн хувьд болохоор зэрэг угаасаа гал байхгүй, агаар байхгүй, нэг ч байхгүй. Нэг ч бүр байхгүй. Тэнгүүдээ ус болохоор зэрэг жоохон ч гэж ер нь бол их байгаа. Гэхдээ тэрнээс илүү газар хамгийн их байгаа даа. Тэгэхээр энэ хүн нилээ их ингэ хөрсөндөө буусан. 100-ны бараг 60% нь газар гэсэн. Гэхдээ ер нь бол тийм. Хөрсөндөө маш их буусан. Маш практик хандлагатай. Тайван, дүлгөөхөн. Дотоод зөрчилтөө ер нь бол бараг нэлийн бага. Ерөөсөө тий өөртөө ингэ зөрчилдөх хандлага нь нэлийн бага гэсэн. Тэгээд яг тэр хамгийн гол нь тэр нь яг өөрөө тийм сайхан байгаа л да. Гэхдээ хамгийн гол нь зөрчилж тийж тухайн хүсэл эрмэлзэлтэй болно шүү дээ. Амьдралын тэмцэл гэдэг зүйл бий болоо. Тийм хүсэл эрмэлзэл жоохон цол. Тэгэхээр яг сайн муу холбоосын даваа тал гэж бас байгаа шүү дээ. Тэрхий сайн байгуу тэр хүн ингээд өөрийнхөө комфорт зонд ороод гарч ирэхгүй л гэсэн үг. Тэгэхээр энийг бас бодох хэрэгтэй шүү. За тэгээ манай өөний сонирхдаг хүн нь бол тэгэл угаасаа Pisces rising хүн байна. Тэ? Загсны ордны шинжнэртэй хүн байна. Загсны ордны шинжнэртэй. Unconditional love буюу ямар ч нөхцөлгүйгээр хайрлаж чадхаар хүнийг сонгох хандлагатай байна. Бас амар гоё дуулдаг юм уу? Урлагийн аяастай, хөгжимчин, бүжигчин, дуучин, зураач юу гэдэг тиймэрхүү хүмүүс дуртай. Өөрийг нэг талаар жоохон эдгэж байгаа юм шиг одоо мэдрэмж өгж болохыг хүнд татагдах хандлагатай байна. Тэгээд маш их зөөлхөн татагддаг. Өөрөө ч зөөлхөн хүн тэнгүүдээ бас яг өөр шиг нь зөөлхөн хүнний илүү хайрлна. Айгу хөөрхөн. Яг л өөртөө нь ер нь ус газар ихтэй үнэтэй л ер нь цогцгол юм байна дөө. Өөр шиг л хүнтэй л байхгүй бол зүйл юм байна. Тэг. За тэнгүүдээ чи эмсийг нь хартаа. Gemini буюу тэ ихрээ орд нь шүү дээ. Тэгэхээр ихэр чинь яг өөрөө яадаг лээ. Multiple. Хоримтгай. Тэгэхээр бас нэг нөгөө жижигчний бас харуулад байгаа. Тэнгүүдээ бас нөгөө Virgo чинь бас яг өөрөө байдал. Чи бас нөгөө хэлжсэн шүү дээ. Virgo-нууд маш их юм жүжигчин болох хандлага их байдаг гэдгсэн шүү дээ. Тэр чинь бас энэ дээр харагдаж байгаа биз. Тэгээд дүрээ төгс гаргаж чаднаа гэж ярьжсэн тийм. Дүрээ төгс гаргаж. Яг л тэгж харагдаж байна. Сонирхолтой. Keanu Reeves чинь бас бидний яг харж байгаа шиг үнэхээр л хамбал амьдралтай юм аа. Тэ. Тэгээд яг жоохон готрон гүцэлтэй болчих магадгүй л ахaltaа. Тий, ер нь бол жоохон готрон гүцэлтэй жоохон хандлага байна. Угаасаа яг 12 дугаар гэр дээр нь 4 гариг байна гэхээс чинь. Гэхдээ яг жүжигчин өөрөг нь багч гэсэн чухал зүйл хөтөлбөр байх гэж бодож байна. Угаасаа тэр нөгөө North Node нь Gemini буюу ихэр дээр биш үү? Тэгэхээр бас North Node буюу тэр энэ амьдрал дээр нь энэ амьдралын зорилго нь одоо өөрийгөө илэрхийлэх, хуримтгай байх, жүжиглэх юм уу тий байх бас боломжтой. Яг зөв жүжиглэх гэж заавал яриад ах хэрэг байхгүй. Зүгээр л ярьдаг гэж илүү ярьдаг гэж л тийм. Тийм бай.
За тэгээд өөрийнхөө нотнуудын амьдралынхаа зорилгыг мэдхийг хүсчихвэл манай 14 дугаар эпизодыг сонсоорой. Тэр яг орд болгон дээр нь тайлбарлаад хэлсэн байгаа шүү. Тэгээд бас яг өөрийнхөө нөгөө нэг rising sign-аа мэдэхгүй байх юм бол манай төрсөн үсгтээ хэрхэн унших вэ? Гэт тэр рилийг бас үзээрэй гэж. Тэгээд манай төрсөн үсгт үзэх үйлчлэгээ минь та бүхэнд хүрсэн байгаа. Тийм болохоор та өөр төрөө бас төрсөн үсгтээ илүү дэлгэрэнгүй уншуулгыг хүсчихвэл манай Instagram хаяглуу холбогдоорой гэж хүсье. Wheel of Fortune podcast. Тэгээд бид хоёрт тохирох мэдээллүүдийг та бүхэнд хүргэнэ. За тэгээд манайд star боломжтой байсан та бүхэнд маш их баярлалаа. Өөр санал болгох алдартай байвал бичээрэй. Тэгээд Keanu Reeves-ийн талаар бас холбогдолтой, амьдралын талаар холбогдолтой факт мэдээллүүдийг бид хоёртой хуваалцаарай гэж хүсэх байна. Тэгээд энэ хүртэл сонссон бүх хүмүүстээ баярлалаа. Баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай.